Оройн тэргийн үзэгчдээ засгийн газрын цаг нэвтрүүлгийн ээлж нэгэ шинэ дугаар эхлэж байна. Бид нар энэ дугаартаа Монгол Улсын ерөнхий сайдын бизнес эрхлэгчтэй хийсэн уулзалтыг онцолж байна. Тэгэхээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас төр хувийн хвшлийн харилцааг хөгжүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулдаг. За тэгэхээр 2017 оны хамгийн эхний уулзалтаа Монгол Улсын ерөнхий сайдыг урьсан юм а. 250 гаруй бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид энэ уулзалтанд ирсэн. За эдийн засгийн хүндрэлтэй байгаа яг энэ цаг үед ачааны хүндийг үргэлжлэж байгаа бизнес эрхлэгчид хүнд үеийг даван туулах өөрсдийн шийдэл гарцаа ерөнхий сайдтай ярилцсан юм а. За тэдний хувьд бизнесийн салбар дахь төрийн хит их оролцоо багасгах, за түүнчлэн бодлогын болоод хууль эрх зүйн орчин тогтвортой байгаасаа гэсэн хүсэлтэд ерөнхий сайдад тавьж ирсэн юм а. За ингээд уулзалтаас хийсэн сурвалжлагыг хүлээн авна уу. За бизнес эрхлэгчдийн дунд явуулсан нэгэн судалгааны дүнг та харж байна. За бизнес эрхлэгчдээс та хөрөнгө оруулалт хийж бизнесээ өргөжүүлэх үү гэсэн судалгааг авахад 67% нь өргөжүүлэхгүй гэсэн хариу өгчээ. За энэ бол бизнесийн байгууллагууд нөхцөл байдлыг харгалзаж үйл ажиллагаагаа хувьж байгаагийн илэрхийлэл. Төгрөгийн ханш суларч төсвийн алдагдал түүхэнд байгаагүй өндөр гарсан. Валютын ханш өсч хөрөнгө оруулагчдын ихтгэл алдарсан гэгчлэн бизнесийн салбар чамгүй хүнд нөхцөл үүсэт байна. Засгийн газарч бас амаргүй нөхцөл ажиллаж байгааг уулзалтын эхэнд ерөнхий сайд хэлсэн юм а. Бидэнд боломж байна уу гэж байгаа. Боломж байна уу гэж байна. Боломжоо бид нар ашиглаж чадахгүй л. Нэгдүгээр ашиглаж чадахгүй, хоёрдугаар гаргаж байгаа бодлого нь буруу байна. Цаашдаа бид нар улс орондоо тодорхой хэмжээний санхүүгийн их үүсвэр олж ирсэн тохиолдолд хязгаарч замдах. Зөвхөн энэ эдийн засгийн сэргээх үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих. За тэгээ хамгийн өндөрлөлтөй байгаа нөгөө өндөр өртөгтэй зээлээ хямд өртөг рүү шилжүүлэх. Ийм л гурван арга хэмжээг бол хэрэгжүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Нөгөө талдаа бас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих замаар орлогын төвлөрөл хоригдлыг бий болгох асуудал. Тэрнээс бид нар бусад одоо эдийн засгийн зарим арга хэлбэрийн хүрээнд хийгддэг татвар нэмэгдүүлэх бодлогын хүрээнд орлогыг төвлөрүүлэх асуудлыг бол засгийн газрын хувьд барихгүй гэж. За манай улс Дэлхийн банкны бизнесийн таатай орчны индексээр ураг шахаагүй ч ухарсан үзүүлэлт гаргаагүй. За харин яг одоо энэ үзүүлэлтийг ахиулах хямралаас хэрхэн гарах талаар бизнес эрхлэгчид саналаа илэн алангүй илэрхийлсэн юм. Хөрш улсуудтай худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хийх дэлхийн бусад улсад бизнесээ өргөжүүлэхэд засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгааг тэд онцлон хэлсэн юм а. Сая 300-аас дээш маавтай Улаанбаатар хотын хөлсний хэрэгцээг хангахад сүүсэн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад эрчимтэй аж ахуйн хөгжүүлэлтөөр хийж явахгүй. Дэлхийд дээр эрчимтэй аж ахуйн хөгжүүлэлтөөр сүү махны асуудал шийдсэн нэг шорон багтай. Тийм учраас бид нүүдлийн аж ахуйгаа бол нэг талаа авч хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар хотын тооцоог босчихсан газрууд эрчимтэй аж ахуй заавал хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр бол засгийн газар бас хэрэгжүүлж байгаа бодлогууд бий. Ямар ч байсан одоо яг маягаад өгчих мөнгө байхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бодлогын төвшөнд дэмжиж гэж. Магадгүй одоо мал хамгаалах сангаас бид нар хэдэн мөнгө тавьсан байгаа. Тэндээс одоо үржил шинтэй үржлийн малуудыг бодлож авч өөр газруудад өгөх тийм ээ. Нэг бол одоо та бүдгийн оруулж ирж байгаа тэр өндөр ашиг шинтэй малыг тодорхой хэмжээнд татвар гайлын хөнгөлөлт одоо үзүүлэх хэмжлэн ийм бодлогын арга хэмжээнүүдийг бол нэгдүгээр хэрэгжүүлдэг. Сая засгийн газрын шийдвэрээр чиний тусгааныг өнгөө бодож байгаа хамгийн сайн шийдэл. Гэхдээ шугам шилжээ маань өнөөдөр даах уу юу? Энийг яаж тохируулах вэ гэдэг бол маш том асуудал. Энийг бол автоматжуулахаас өөр боломж байхгүй. Мэдээж эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой. Эрчим хүчнийхээ шугам сүлжээг сайжруулах ёстой. Хүчин чадлыг бас сайжруулах ёстой. Энэ бүх бодлогын хүрээнд хийгдэх ажлууд бол үндсэндээ 2017 оноос эхлээд төлөвлөгдсөн. Бид бол одоо энэ 198 мянган айл өрхийг бүгдийг ямар ч байсан 2.5 мегаваттаар мегаватт цэцлэн хэрэглэх бололцооны ийм одоо шугам сүлжээг энэ ондоо багтаж бий болгоно. За тэгээд нэг 20 орчим мянган айлыг 4 мегаваттаар халаах
Дөрвөн мегаваттын цахилгаан хэрэглэх болцоо бүрдсэн ийм шугам шилжээгээр хангах гэх мэтлэн ийм ажлууд бол энэ ондоо багтаа хийгдэн цаашдаа тэгээд жил тутам энэ одоо бодлогын үйл ажиллагаануудыг сайжруулах явах юм бол утаа тодорхой хэмжээнд буурна гэж бодож байгаа. Биднийг сайн дэмжиж хойд урд хоёр хөршийнхаа энд байгаа чөлөө төсөв хөгжүүлчүүдээс аваа юм их юм биш үү гэж би санал болгох гэдэг. Бид нар дандаа худалдааны чөлөө төсөл яриад байгаа. Одоо бид нар үйлдвэрлэлийн чөлөө төсөл ярих цаг болсон. Үйлдвэрлэлийн чөлөө төсөл. Үйлдвэрлэлийн чөлөө төсөл гэхээр манайхан ингээд Монгол улсын одоо хамаг эд баялаг нөөцийг ашиглаад одоо үйлдвэрлээд ингээд хамаг юм татвар матвар төлөхгүй ингээд гараад явчих нэг юм ойлголт дийлэгтэн байдаг. Ялангуяа дийлэг улс төрчдөг. Энэ бол тийм биш ээ. Тэр үйлдвэрлэлийн бий болгож байгаа ажлын байр, тэр үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэлд зориулж бүтээж байгаа бусад үйлдвэрлэлүүдийн түүхий бүтээгдэхүүн бараа гэдэг чинь эдийн засгт оруулж байгаа хувь нэмрийнхээ хувьд бол төсөвт төдөг нэг 5-3 төгрөгнөөс илүү их өндөр ачаал бүрдэлтэй зүйл шүү дээ. Монгол улсад агаарын болон хөрс усны бохирдлыг үүсгэж байгаа хойд үеийн дахин боловсруулах төсөл байнамаа. Бид өнөөдөр олон улсын байгаль орчны бохирдлын эсрэг дэмжлэг байгууллагатай хамтраад судалгаа шинжилгээд төсвөө хийгээд хөрөнгө оруулалтаа бүрэн шийдсэн бэлэн төсөл Улаанбаатар хотод жил шууд цагаан доор нарангийн ингээд болж байгаа 1 сая тонн хогийг 90% бууруулад 10% ландфилдээд бусдын баялаг болгож гаргахаар ийм төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хоттой өнгөрсөн 4 жилийн сүүлийн 2 жилийн судалгаа бүх юм хийгээд газраа авчихсан, ерөнхий төлөвлөгөө хийсэн, байгаль орчны нарийн үнэлгээ бүх юм хийжсэн байгаа. За хогоёг боловсруулах үйлдвэрийг дэмжинэ. Ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй вэ? Тэрийг хэлээрэй. Тэгэхээр засгийн газраас баталгаа шаардсан тохиолдолд бол хэцүү маш өндөр шалгуурын давжиж бид нар баталгаа өгөх бололцоо бүрдэн. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэр өрийн удирдлагын тухай хуулийг бол манай аж ахуйн нэгжийн удирдлагууд бүгд судалсан байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ төр засгийн буруугаас болоод ялангуяа энэ 13-14 оны үед бол валютын ханш гинтхэн 400 төгрөгөөр өсчихсэн. Энийг хэн ч тооцоолж чадаагүй. Валютын зээлтэй байсан, валютын худалдаа хийжсэн улсууд бүгд одоо маш хүнд байдалд орсон байгаа. Энэ дээр банк ямар шариуцлага хүлээгээд зөвхөн аж ахуйн нэгжүүд хүлээсэн байгаа. Тэгэхээр энэнийг одоо судалж үзээд энэ одоо зээлийн дарамтыг бууруулах, хугацааг нь сунгах, хүүнээс нь чөлөөлөх энэ асуудлыг одоо засгийн газрын хурлын төвшөнд авч үзвэл энэ одоо олон компаниудын ачаалал одоо ажил сэргэл бас татвар төлөх үйл ажиллагаа ажлын байр бий болох асуудал бий болмоор байна. Энэ асуудал бол засгийн газрын шийддэг асуудал биш. Гэхдээ би бол Монгол улсын ерөнхийлөгчтэй бас ярилцсан. Ер нь бол одоо хэдийгээр бизнес эрхлэгчийн өөрийнх нь одоо эрхийн асуудал ч гэсэн түрүүний одоо бизнес эрхлэгч маань хэлж байгаатай адилхан төр засгийн бас алдаатай бодлогын хүрээнд гарсан шийдвэрээр бас энэ одоо эрсдлийг бий болгосон гэдэгтээ би бол санал нэг байгаа. Тийм учраас цаашдаа энэ чиглэлээр хэрхэн ажиллах вэ? Энэ чиглэлийн одоо ер нь бодлогууд бол хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд бол бас тодорхой болоод эхэлнэ гэж ойлгож байна. Бизнес эрхлэгчид засгийн газрын тэргуунтэй уулзахаас өмнө саналаа нэгтгэж нийт 10 багц болгон эмгэгтэйчээ. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг шин түвшинд гаргах, том төслүүдийг хөдөлгөх, татварын бодлогыг сайжруулах, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх, төрийн бизнес дэх оролцоог багасгах, эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад худалдаа хөнгөвчлөх, тарифыг бууруулах, санхүүгийн салбарын либералчлал, авилгыг бууруулах зэрэг асуудлыг энд багтаажээ. Ажилчдын нэгжийн онлайн албан татварын тухай хуулийн 17-гийн нэг заалтыг бүгдээр нэгж байгаа тийм. 3 тэрбумын босго түүнээс дээш даваа 300 сая төгрөг тэгээд давсан орлогын 25%-аар татвар ногдуулна. Энэ босхийг 10 тэрбум төгрөг болгож аж ахуйн нэгжүүдэд өсөж томрох боломжийг өсөлдөх боломжийг засгийн газрын хөнгөлж өгөх юм. Энэ 4 бодлого гэдэг энэ бодлого хэмжээнд батлагдсан үйл гэдэг өөрсдөө хийж 10 гаруй жилийн өмнө 10 жил. Тэгэхээр тэр үед төсөв маань хэд байсан бэлээ. Өнөөдөр хэд болсон байгаа вэ? Төсвийн энэ одоо тэлж байгаа томорж байгаа энэ үйл ажиллагаа чинь эдийн засгийнхаа өсөлттэй холбоотойгоор томорж тэлж байгаа. Тэгэхээр тэр үед байсан татварын хэв хэмжээ өнөөдөр тогтохгүй байна. Тийм учраас энийг өөрчлөлт гэж юм байна. За бизнес эрхлэгчдийн хамгийн их хүсэж байгаа зүйл бол тогтвортой байдал. Улс төрийн болоод бодлогын хууль эрх зүйн тогтвортой байдлыг тэд хүсэж байна.
За гадны хөрөнгө оруулагчид яг үүнийг хүлээж өнөө хүрсэн. За харин одоо хөрөнгө оруулагчид харьцангуй наашлах хандлагатай болсныг тэд хэлж байна. Сүүлийн үеийн одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа алхмууд, бодлогууд нь бас тодорхой хэмжээгээр энэ хөрөнгө оруулагчдын итгэлийг дахиад сэргээх болов уу гэж бид нар найдаж байгаа. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч маань өнөөдөр бид нар Европын холбоо руу 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлтөө нөхцлөөр GSP+ нөхцлөөр ингээд татваргүй гаргах одоо ийм сайхан боломж байна. Анхны удаа Японтой эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгууллаа. Энэ одоо хэлэлцээрүүд байгуулад байна гэдэг маань төр засгаас яг бизнесийн одоо энэ боломжийг бий болгоод өгч байгаа. За ер нь монголчуудын нэгдэх, нийлж хүчээ хуримтлуулах зан дутагдж байгааг ерөнхий сайд уулзалтын төгсгөлд онцлон хэлсэн юм а. Ялангуяа бизнес эрхлэгчид нэгдэж, биенээ дэмжиж ажиллах нь Монголдо хөгжөө зогсохгүй, дэлхийд Монгол брендийг гаргах үндэс болохыг ч хэлсэн юм. За үүнд төрийн зүгээс хэрэгтэй туслалцаагч бас үзүүлэхээ илэрхийллээ. Ер нь бол Монголын эдийн засгийн ирээдүг Монголын үндэсний үйлдвэрлэгч нар л авч явна шүү. Тэрнээс Монголын засгийн газар бол авч явахгүй. Тийм учраас миний нэг хэлэх дуртай үг байдаг. Та бүгдийн амжилтаас миний амжилт шалтгааллах юм байна. Тийм учраас та бүгдийгээ би бүхий л талаар дэмжих болно. Харин хамгийн гол нь бид нар өнөөдрийн энэ нөхцөл байдлаасаа л маш хурдан гарчих юм бол бидэнд бол маш их бололцоо боломж байгаа гэдгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Ингээд дахин талархал илэрхийлье. За Монгол улсын засгийн газраас үндэсний үйлдвэрлэлд дэмжих зорилгоор 21 100 хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ аяныг үндэсний томоохон үйлдвэрлэгчид дэмжиж Монголдо бүтээй давалгааг эхлүүлж бизнес эрхлэгчдэд уриалж байна. Ариуна сүрий брендийн загвар зохион бүтээгч Ариуна байна. Манай брэнд 2012 онд үүсгэн байгуулагдаад түүнээс хойш Монголдо болон олон улсын зах зээлд маш идэвхтэй үйл ажиллагаануудыг хийж ирсэн байгаа. Монгол түүхийд материалаараа бий болсон, Монголынхаа хүмүүсийн ур чадвараар бий болсон энэ сайхан бүтээлүүдийг бас авч хэрэглэж байгаарай. Ариуна сүрий Монголдо бүтээй давалгаанд нэгдэж байна. Бид Монголдо бүтээй 21 100 хөтөлбөрийг дэмжиж оролцож байгаадаа баяртай байна. Дотооддоо хөрөнгө оруулагч та бүхэнд бас Монголдо бүтээй уриалгаад нэгдэцгээгээрэй. Монголдо бүтээцгээе. Монголдо бүтээй 21 100 төслийг торг завар компани дэмжиж Монголдо бүтээй давалгаанд нэгдэж байна. Монголдо бүтээцгээе давалгаанд нэгдэж байгаадаа баяртай байна. Үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудаа энэхүү давалгаанд нэгдэхийг уриалж байна. Монголдо бүтээцгээе. Монголдо бүтээй давалгаанд Vitafood компани нэгдэж байгаадаа баяртай байна. Та бүхнийг ч гэсэн энэхүү Монголдо бүтээй давалгаанд нэгдэхийг уриалж байна. Монголдо бүтээцгээе. Монголдо бүтээй давалгаанд 100 гарсны ундаа нэгдэж байна. Та бүхэн ч гэсэн нэгдээрэй. Монголдо бүтээй 21 100 төслийг дэмжиж энэхүү давалгаанд нэгдэж байна. Монголдо бүтээй. За одоо харин нэвтрүүлгийн дараагийн болонд та бүхэндээ засгийн газраас гаргасан томоохон шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргье. Монгол улс ирэх 3 дугаар сард 580 сая долларын бондын өрийг төлөх ёстой. Засгийн газрын тэргүүн энэ өрийг төлөх шийдлээ олж улсын эдийн засагт болоод ард түмний амьдрал дарамт болохгүй гэж төлнө гэдгээ мэдгдсэн. За гэхдээ Монгол улсын гавьяат эдийн засагч Осор гарав болон улсын хурлын зарим гишүүд хандив аян санаачлан өр төлөхөд өөрсдийн боломжоор нэмэр болохоор шийдсэн. За харин энэ мөнгийг өр төлөхөд биш, эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулахад дэд бүтцийн шинжилэл зэрэгт зарцуулах нь зүйтэй гэж ерөнхий сайд үзлээ. Мөнгөний зарцуулалтыг ил тод байлгаж өдөр бүр олон нийтэд мэдээлж явахыг сангийн сайдад үүрэг болголоо. За ерөнхий сайд Эрдэнэт хэлэхдээ хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачлагыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг түүний үйлдэлэгч цааш түлхэж болохгүй. Агаарын бохирдол хамгийн өндөртэй дүүрэг болох Баян зүрх сонгон архын дүүрэгдэх бага аврын уурын зүүрүүдийг энэ хавраас эхлэн төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлэхэд боллоо. За энэ ажлыг бүгд найрамдах Австри улстай хийсэн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор гүйцэтгэх юм а.
За түүнчлэн энэ мөнгөөр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг таашаар алтай усан хангамжийн төсөлд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинжлэх зэрэг ажил зарцуулахаар төлөвлөж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн илэгний хар вооны эмийн үнд хөнгөлөлт үзүүлж 340-оос 700 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг багцыг 210 мянган төгрөг болгосон. За харин одоо энэ эмийг үнэгүй авах боломжийг засгийн газар бүрдүүллээ. Америк нэгдсэн улсын Glide Science компаниас бүтэцлэхгүй тусламжаар энэ эмийг нийлүүлэхэд болсон бөгөөд тус эмийн галийн болон нэмэгдсэн өртгийн албан татврыг төлбөрийг засгийн газар нөөц сангаасаа гаргаснаар ийхүү иргэдэд үнэгүй очих боломжийг бүрдүүлж байгаа юм а. За үүнд нийт 354 сая төгрөгийг зарцуулна. За Glide Science компанийн хувьд $928,110 өртөг бүхий 3,000 хайрцаг хар вооны эмийг тусламжаар ирүүлэх юм а. За үүнийг өвчлөл өндөртэй бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө хүрээнд Архангай аймгийн иргэдэд үнэгүйд олгохоор шийдвэрлэжээ. Сүүлийн 3 сарын хугацаанд гэгтэлд Орнод аймагт болон Улаанбаатар хотод нийт 9 хүн амьнасаа алдаж 15 хүн хэвтэн эмчлүүлсэн байгаамаа. Үүний цаана хэдэн мянган иргэн архин дондож амьдралаа үрж эрүүл мэндийн сэтгэл санаагаар хохирч байгааг тоолох аргагүй. За тиймээс одоо үйлдвэрлэл явуулж байгаа байгууллагуудад аттестацлал явуулж үр дүн нь засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. За мөн импортоор оруулж ирж байгаа техникийн болон спиртийн суурьтай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хаяг шошгыг олон улсын стандартад нийцүүлэх энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ худалдаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм а. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өгсөн зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна. За хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч байгаль орчин аялал жуулчлалын сайд оюун хурал ерөнхий сайдд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. За хөтөлбөрийг зөвхөн Улаанбаатар хотод бус нийт Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм а. За эрх зүйн орчныг сайжруулах хэд хэдэн зүйл байгаа. За мөн орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар агаарын бохирдлыг бууруулна. Цаашдаа түүхийн нүрсний хэрэглээг хориглох, авч дэх хэрэгслээс ялгарах, утааг бууруулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, орон сууцжуулах. За ногоон зээлийн сан байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усан сан нэмж байгуулах гэгчлэн олон ажлыг төлөвлөжээ. За энэ хөтөлбөрийг 2017-оос 2021 он хүртэл 2 үр шаттайгаар хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжснээр агаарын бохирдуулагч их усүр 80%-аар буурч, тоосонцор хөнхөрлөгийнхийг 50-аас доошгүй хувиар бууруулах юм а. Төв аймгийн Баян Чандан суманд үйл ажиллагаа эрхэлдэг Мон Тамил компани өвгий фермерийн ажилтан Монгол Улс ерөнхий сайд эрдэнэ танилцлаа. За 2011 оны улсын шилдэг фермер болж байсан энэ компани жилд 370 гаруй тонн сүү, 7 тонн мах, үржлийн 50 гаруй малыг борлуулдаг. Цаашдаа малчтаа дэмжиж дотоодын зах зээлээ хамгаалж сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зөв гэдгийг ерөнхий сайд энэ үеэр онцолсон юм а. За ийхүү мэрэгсэн фермер үйл ажиллагаатай танилцсны дараа малчин амар сайхны зочилсан юм. Эднийх олон малтай биш ч сүргийн бүтцээ зөв зохион байгуулж өвхрээ сүү, адууга авахар хонио махны чиглэлээр өсгөжээ. Амар сайхан зөвхөн сүүгнээс гэхэд жилдээ 10 сая төгрөгийн ашиг олдог. За сарын орлогоо тооцож үзвэл 2 сая гаруй төгрөг болдог гинэ. Улаанбаатар хотод яндан нэмж утаа гаргах эсвэл гадаадд гарч хөдөлмөр эхлэснээс нутагтаа мал маллын амьдрахыг тэрээр илүүд үзжээ. За яг үүн шиг тооны хойноос хөөцөлдөд биш малын чанар, ашиг шим, өгөөжийг харж энэ үлгэрээр малаа өсгөөсэй гэж нийт малчтаасаа хүсэж байгаагаа ерөнхий сайд илэрхийлсэн юм а. Төв аймаг цас ихтэй мал бэлчээрт гарах боломжгүй учраас малын бэлчээрээ цэвэрлэх машин ашиглаж байгаагаа хөдөө аж ахуйн яам танилцууллаа. За хөдөө аж ахуй бол манай улсын хувьд уламжлалт салбар тэр ч утгаараа эдийн засгийн үндсэн чиглэл юм а. Тиймээс эрчимцэн мал аж ахуй энгийн иргэд олон тоонд биш ашиг шим өндөртэй чанартай малгайг төрөөс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм а. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар их өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагт тулцлаа. Түр баяртай үзэгчтэй. Иргэн та Монгол Улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт, засаг цэгийн мэн, Facebook орчинд Монгол Улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр, Твиттерд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.